Бүгдээрээ сайн уу? За өнөөдөр би та бүхэндээ Эвелийн гүр цуглаан 2024 он гарснаар 1 сараас 6 сар хүртэл Бурхан энэ цуглаанд ямар гайхамшгуудыг хийсэн, мөн тэгээд итгэгч, цуглааны итгэгч ахын дүүс хамтдаа санаа нэгдэн ямар үйлчлүүдийг хийсэн талаараа та бүхэндээ тайлагнан бас Бурханыг алдаршуулан гэрчлэн та бүхэндээ бяцхан бичлэгийг бэлдлээ. 2024 оны 1 сарын 1-нд Эвелийн гүр цуглааны хамт олноос сайн дурын хандивын аян зарласан. За энэ зарыг бид UK-д байдаг бүхий л идэвхтэй ажилдаг зарын группүүдэд шеэрлсэн. За энэ хандивын гол зорилго нь болохоор Улаанбаатар хотын хан уул дүүрэг буюу Нисэх хавийн амжиргааны төвшин доогуур ганц бие эцэг эхчүүд болон тэдний хүүхдүүд өвгөд хөгшдөд зориулан хуучин хувцас, гэхдээ хүн хэрглэж болохоор хувцас хэрэглэл тоглоомыг бид нэр цуглуулсан байгаа. За энэ хандивын хүрээнд бид 111 кг ачааг цуглуулсан. Мөн дээрээс нь Ноттингем хотын гэрэл цуглааны ахын дүүс маань биднэрт бас хамтдаа энэ хандивт нэгдэж 1 сарын 30-нд бид нэр ачаагаа илгээсэн байгаа. Бидний явуулсан ачаа 6 сарын 1-нд зорьсон газраа хүрсэн. Тэг хариуцсан үнэнд хүлээж аваад одоогоор тараах шатанда байгаа юм билэ. Тэг тараах үйл ажиллагаа дуусаад бүх зүйл дууссаны дараа бидэнд тайланг явуулнаа гэж хариу ирсэн байгаа. Тэгээ энд ачаа илгээсэн хүн нэг болгон мөн онцгойлон ачаа хямдралтай үнээр авсан дулам дорж ихчтэй бас нэхэр талархмаар байна. Тэгээд энд оролцсон хүн нэг болгон ачаа илгээсэн хүн нэг болгон тэг хүлээж авах хүн нэг болгоныг эзэн бурхан үнэхээр өрөөх болтугай. 1 сарын онцлох бас нэгэн чухал зүйл болвол яах аргагүй Америкийн нэгдсэн улсаас мөнх жаргал пастор маань биднийг зорж ирсэн байгаа. За тэгээд бид 1 сарын 12-ны 18 цагт Эвелийн гүр цуглааны ахын дүүс хамтдаа бие судлаа хийсэн гайхамшигтай нөхөрлөл болсон. За 2 сар бол баяр хөөрийн сар байлаа. Учир нь гэвэл манай Монгол орны уламжлалт баяр болох цагаан сарын баяр болсон. Эвелийн гүр цуглаан 2 сарын 18-нд баярын цуглаан хийгээд хүндэтгэлийн цуглааныг хамтдаа хийсэн байгаа. Бид итгэгч ахын дүүсээс гадна итгэгч биш найз нөхөд ахын дүүсээгээ урьж хамтдаа Монгол хоол, Монгол хувцас, морин хуур, Монгол бүжиг, Монгол гэргээд үнэхээр ивэл дүрэн маш гайхамшигтай цуглааныг хийсэн. За мөн энэ цуглаан дээр бид хамтдаа донешн босгосон байгаа. Бид нэр хамтдаа Монголд байдаг хөгшчүүдийн асрамжийн газар зориулан памперс хандивлахаар ийм сайн дурын мөнгөн хандивыг цуглуулсан байгаа. Одоо ингэ бодсон чинь бурханд үнэхээр таалархаж байна. Бид Монгол хувцас өмсөөд, Монгол хоолоо идээд, Монгол хүмүүстэйгээ хамт Монгол хэлээрээ яриад, монголоороо магтан дуулаад, монголоороо залбираад, яг Монголдоо байгаа юм шиг бид нэр цагаан сарынхаа баярыг тэмдэглэж чадсан. Тэг хэсэгхэн хугацаанд ч гэсэн бид нар хамтдаа маш гоё тийм дурсамжийг бүтээсэн. Тэг бидэнд ийм сайхан дурсамжийг, ийм гоё нөхцөл боломжийг өгсөн бурхандаа үнэхээр таалархаж байна. Үнэхээр бүх алдар нь бурханд байх болтугай. За тэгээд мөн энэ хандивт оролцсон бүх хүмүүст баярлалаа. Тэгээд бид яг тухайн үед нь цугларсан мөнгийг Монголд байдаг хөгшчүүдийн асрамжийн газар руу илгээсэн байгаа. 3 сар болсон. Эвелийн гүр цуглаан руу бурхан сар бүр шинэ хүмүүсээ илгээдэг. Яг үүний адилаар Чех улсын Праг хотоос мөнхийн хайр цуглааны пастор, мөнх эрдэнэ пастор бидэн дээр ирж бурханы үгийг хуваалцсан байгаа. Мөн 3 сарда бид Монголд хөгшчүүдийн асрамжийн газартаа дахин нэг хайрцаг носон малгай илгээсэн. Энэ илгээмжийг бидэнд Лондон хотод байрлах Богд Кашмирийн хамт олноос бидэнд хандивлсан байгаа. Тэг үнэхээр бурхан талархъя. Энэ Богд Кашмирийн үйл ажиллагааг эзэн бурхан бас үнэхээр ивэн өрөөх болтугай. Тада 4 сар. Энэ сар бол үнэхээр өрөөлтөө сар байсан. Эвелийн гүр цуглаан анх удаа жилдээ 1 удаа болдог UK-д байдаг бүхий л итгэгчдийн уулзалт конференцийг зохион байгуулсан. Бид Америкаас мөнх жаргал пастрыг эхнэр мөнх чулуун эгчтэй хамт ураад Чехээс мөнх эрдэнэ пастор ирээд бид нар хамтдаа Кловери хоолд 2 шөнө 3 өдрийн гэр бүлийн семинарт суусан, бид нэр үйлчилсэн, бид нэр зориулсан. Тэг үнэхээр
оролцсон хүн нэг болгонд талархъя, үйлчилсэн үйлчлэлийн багийнхандаа талархъя. Та нар минь мундаг байсан шүү. Та нар минь үнэхээр зориулсан шүү. Тэг үнэхээр бурхандаа бас талархаж байна. 4 сарын 21-нд Эвэлийн гүр цуглааны хүндэтгэлийн цуглаанд бидэн дээр дахин зочиж ирсэн Оксфорд хотоос Рина эгч маань мөн Монгол оронд маань илгээлтийн эзэн байсан Паул Вудс гээд хүнтэй хамт ирж бидэнд бурхны үгийг хуваалцаад явсан байгаа. 5 сарын хувьд гэвэл Эвэлийн гүр цуглаан мөн тэгээ бидний хамрагддаг Сент Лукс цуглааны хувьд аль аль нь үр жимсээр дүүрэн сар байлаа гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл Сент Лукс цуглааны үүсгэн байгуулагдсны 150 жилийн ойн 5 сарын 12-ны өдөр тохиолсон байгаа. Тэгээ энэ өдөр баптизм хүртээсэн нийт 17 хүн баптизм хүртснээс 5 том хүн, 1 хүүхэд нь монголчууд байсан. Амен. Тэгээ монголчууд Сент Лукс дээр баптизм хүртсэн. Тэгээ трийг харах нь бол итгэгч бидний хувьд бол үнэхээр баяр хөөрөөр дүүрэн байлаа. Үнэхээр бурхандаа талархъя. Сент Лукс цуглаанаар дамжуулан манай монголчуудыг бурхан ивэж, энэ цуглаанаар дамжуулан монгол цуглааныг бас босгон байгуулж байна. Үнэхээр Сент Лукс цуглааны төлөө талархлыг хүргэе. 5 сар дээр төр байж байгаарай. 5 сард бас нэг чухал зүйл болсон. Эвэлийн гүр цуглаан 5 сарын 27-нд нэгдсэн өглөөний залбирлын цагийг эхлүүлсэн. Бид 7 хоногоо хамтдаа цуглаж Монгол орныхоо төлөө, нэгнийхээ төлөө залбирч эхлүүлдэг болсон. Энэ бол хамгийн чухал зүйл. Манай цуглааны хувьд гэвэл үнэхээр хамгийн чухал зүйл. Тэгээ эзэн бурхан энэ цагийг үргэлжлүүлэн хамгаалах болтугай. Энэ цагаар дамжуулан эзэн бурхан өөрөө алдарших болтугай. Амен. Өнөөдөр болвол 2024 оны 6 сарын 13-ны өдөр байна. Эвэлийн гүр цуглаан 6 сарынхаа хүндэтгэлийн цуглааныг далайн хэрэг дээр хийхээр төлөвлөсөн. 6 сарын 15-наас 16-нд бид хамтдаа Bournemouth хотод очиж хамтдаа нөхөрлөн, хамтдаа эзнийг алдаршуулан хүндэтгэлийн цуглаанаа тэнд хийхээр төлөвлөсөн байна. Тэгээ бидний энэ цагийг эзэн бурхан үнэхээр ивэж өгөх болтугай. Биднэрт нарлаг сайхан, дулаахан өдрөөр ивэх болтугай. Бидний идж байгаа хоол, бидний ярьж байгаа яриа зөвхөн таны мэлмэд таалагдах болтугай. Бид үнэхээр таныг урдаа гаргаад араас тань явахыг хүсэж байна. Есүс Христийн нэрээр. Өнөөдөр аль хэдийн 2024 онд талдаа орсон байна. Эвэлийн гүр цуглааны эхний хагас жилийн үйл явдлыг онцлон та бүхэндээ товчхон танилцууллаа. Тэгээ ирэх өдрүүдэд, саруудад, жилүүдэд эзэн бурхан Эвэлийн гүр цуглаантаа үргэлж хамт байх болтугай гэж даруугаар гуйн залбирч байна. Тэгээ эзэн өөрийн амьд үгэндээ хэлэхдээ 1-р Коринт 13:13 дээр хэлэхдээ идүүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн гэсэн байна. Амен. Тэгээ бурханаас авсан хайраа, яг тэр хайраа бусад руу урсгая гэж бас та нарыгаа уриалж байна. За баярлалаа.